өнөөдөр бидэд хамтарч ажилладаг Мишель Сити төслийнхаа одоо хөрөнгө оруулагч нартай за төслийн газар дээрх танилцуулга хийгээд за бүтээн байгуулалт маань ямар шатанд явсан за мөн одоо ямар цаг хугацааг туулж за ямар хэмжээний хөрөнгө оруулалт ороод энэ ч ирсэн бэ гэдгээ танилцуулаад дуусч байна. Хот доторх хот гэдэг концепцээр явж байгаа. Нийтдээ нэг 280 орчим тэрбумын хөрөнгө оруулалт орсон. За үүнээс тодорхой хэсгийг нь болохоор хөрөнгөний зах зээл дээрээс одоо бонд хэлбэрээр санхүүжилт татаад олон хөрөнгө оруулагч нар орж одоо оролцсон ийм төсөл байлаа. За тэгэхээр яг Apex Capital-ийн хувьд бол одоо сүүлийн жилүүдэд үндэсний бүтээн байгуулалтаа хамтдаа дэмжиж за нийгмийн эдийн засгтаа илүү үнцэн шингээж байгаа төслүүд дээр бол хөрөнгө оруулалтыг бол татаж за тухайн төслүүдтэй хамтарч ажиллаж байна. Бондын хөрөнгө оруулагчны хөрөнгө оруулалт маань яаж эрсдэлгүй байх вэ гэдэг талаас илүү харж ажиллаж байгаа гэсэн. За мэдээж нөгөө талаас бонд гэдэг утгаараа илүү хөрөнгө оруулагч нартай өгөөчтэй байгаа. За адил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад бол хөрөнгө оруулагч нь бол 6.1% илүү өндөр өгөөж авсан. Илүү одоо бонд эзэмшиж байгаа гэдэг утгаараа хөрөнгө чадвар илүү давуу талтай байлаа. За тэгээд бидний хувьд одоо хөрөнгө оруулагч нартай тухайн төслийг танилцуулсандаа нэлээд ингээд одоо баяртай те. Тэгээд дараагийн хөрөнгө оруулалтууд дээр одоо Монголын хөрөнгө оруулагч нарт оролцох энэ бүрэн боломжтой юм аа. Монголын санхүүгийн зах зээл, хөрөнгөний зах зээл маань одоо томоохон хэмжээний мега төслүүдийг санхүүжүүлэх бүрэн чадамжтай болж байгаа гэдгийг илэрхийлсэн ийм одоо арга хэмжээ болж байна гэж бол харж байна. Манай Мишель Сити мега төслийн маань ашиглалтанд орох хугацаа маань тун ойртсон. Жишээд эхнээсээ бол манай Мишель резиденс орон сууц 251 айлаар сууц төлөвний бол улсын комиссийн бодлого юм хүлээж авах бэлэн болоо явж байна. За Мишель лайфстайл төсөл маань ч гэсэн ер нь бол одоо Apex Capital-аагаа хамтраад ер нь бол бүтээн байгуулалт маань ер нь маш амжилттай сайхан явагдаж байна. За манай лайфстайл төсөл маань бол ер нь 5 жилийн 60 сар тий тухайн хүн бол одоо яг бүтээн байгуулалтыг эхэлж явах үед нь одоо манай тэтгэл үнэмшилтэй бас хөрөнгө оруулаад тэр хүний хөрөнгийг бол бид баталгаатайгаар одоо 4-5 жилийн дараа ашиглалтанд орж явах үед нь бол одоо жишээ нь хөрөнгөчүүлээд өсгөгдсөн байх тий. Энэ бол хувь хүнд бол маш одоо итгэл үнэмшил өндөртөө ирнэ. Маш ашигтай хөрөнгөний зах зээл дээр бол айгүй давуу тал нь гэж бид нар харж байгаа. За тэгээд ч одоо энэ дараагийн төслүүдийн ч гэсэн бид нар ер нь бол орон сууц болон бусад одоо манай дээр хамтарч ажиллаж байгаа одоо хувь хүн компаниудыг бол ер нь бол дангаараа бид нар өрөг өгөөж аваад одоо өсөд хөгжөөд байх биш. Одоо манайтай хамтарч ажилласан хүмүүс л бас өрөг өгөөж аваад хөгжөөд хамтарч урагшилж явах хэрэгтэй гэдэг байдлаар энэ мега төсөл бол бид амжилттай явж байна. Мишель Сити төсөлтөөр танилцж байна. 21 оноос анх эхлэхээс нь хойш ерөөдөө үйл ажиллагаанд оролцоод хөрөнгө оруулалтыг хийгээд бонд хэлбэрээр оруулаад тэгээ өнөөдөр ингээд төслийн шатанд даяар улсын комиссны хүлээгээд авсан үйл ажиллагаа танилцаа байж байна. Тэгээд ерөнхийдөө үндэсний хөрөнгө оруулалт хийж баялаг бүтээгч залуусын нэг болсондоо бол баяртай байна. Тэгээ миний хувьд бусдад үеийн залуучуудаа болон бас нийт хүмүүст хандаж хэлэхэд зөв хөрөнгө оруулалт, зөв өгөөжийг өгдөг үүнийг бол би бол бүртгэж байна. Газар дээр байхад энэ нүдэнд харагдаж гарт барагдахгүй зүйл учраас айгүйх сайн судалсан. Яг ямар байгууллагаар дамжуулж энэ үсийг бондод оролцох хөрөнгө оруулалт оруулах гэдгийг энэ нь хадгаламж босод өөр зүйлст зарцуулагдсан өгөөж доктортой байлгаж чадах зүйл нь өгөөж бисдэг. Өгөөж энэ өндөр өгөөжийг эрсдлийг яаж хаах юм те. Энэ бүх судлаач ажиллагааг хийсэн Тайланд тооцоо танилцуулга бүтээлээр үндэслээд ерөөдөө энд хөрөнгө оруулсан. Энэ хөрөнгө оруулалт бол маш зөв хөрөнгө оруулалт байлаа гэж бол дүгнж байна. Одоо ийм сайхан бүтээн байгуулалтууд бий болоод гарт барагдаад нүдэнд харагдаад байж байна.